За юу цаана энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ямар ч л байсан би энэ удаа яг өөрийнхоороо байх болно. Заавал ингээд бусдын хүлээлтэд нийцүүлж, бусдын одоо сонсохыг хүсэж байгаа зүйлд нийцүүлэх гэхээсээ илүү би илүү өөрийнхоороо байх болно. Тэгснээрээ надад илүү тухтай байна. Надад илүү ярихад илүү амар байх учраас өргөн сэдвийн юмыг ярихад ч гэсэндээ би өөрийнхөө тухтай байдлаараа та бүгдд хандах юм бол илүү сайхан мэрэг болж та нарт сонсохыг хүссэн зүйлийг чинь сонсгож хэлхийг хүссэн зүйлээ илүү хэлж илүү өөрийнхоороо байвал илүү өндөр үр дүнтэй байх болов уу гэж би бодсон юм аа. За тэгээд өнөөдрийн маань мэрэг болохоор хид хідэн санааг бол би оруулсан байгаа. Санааг нь асуултыг. За асуултуудын хувьд штэ. За хамгийн эхлээд эхний үзэг дэлгэлтээр болохоор энэ яг группийг сонгосон таны хувьд зөв буруу юу гэдэг нэг юм энергийн чек шалгалт явна. За тэгээд хоёрт бол тэр хүнтэй та ямар харилцаатай хоёрын дунд юу байна бэ? Хоёрын дундх энергийн холбоосын талаар. За тэгэнгүүтээ гуравт нь тэр хүний таны талаар бодол буюу ихэнх хүмүүсийн мэдих дуртай зүйл бол тэр хүн намайг юу гэж бодож байгаа бол гэдэг асуултын хариултыг өгнө. Тэгээд хамгийн сүүлд нь тэр асуултын хариултыг жоохон тодруулга мессеж аваад тэгээд болох юм аа. За энэ уншлага бол яг ерөнхий тэр хүн таны талаар хэрхэн бодолтой байгаа, хоёрын харилцааны талаар их ерөнхий зүйл гаргаж ирэх байгаа. За тэгээд би энэ удаагийн мэргээр болохоор нэмэлт оруулъя гэж бодсон. Зарим миний яг хувийн уншлагыг авмаар байгаа ч гэсэндээ эхлээд нэмэлтийг аваад үзчихье гэсэн хүмүүс бас байгаад байгаа учраас би нэмэлт энэ удаа оруулсан. За нэмэлт маань болохоор 23200 төгрөг байгаа. За тэгээд нэмэлтээрээ ямар асуудлуудыг хөндөж байгаа вэ гэхлээр энэ харилцаа тийм нэмэлтээ яг хэрхэн авах вэ гэвэл юу яа би коммент юм уу description дээр өөрийнхөө дансыг тэгээд Instagram хаягаа биччин би ерөнхийдөө энэ тарот мэргийн талаар Oracle уншлагын талаар мэдээлэл солилцох хүмүүст хувийн уншлага өгөх юм тустай аккаунт нээсэн. Тэр аккаунтныхаа би линкийг оруулчин. Тэгэнгүүт тэр аккаунтныхаа линк рүү дансаар шилжүүлэг хийсэн скриншотоо явуулаад эсвэл бол за би гэд шилжүүлчлээ шүү гэд өөрийнхөө нэрээр шилжүүлээд тэгээд тэр аккаунт руу бичингүүд би тэр аккаунтынхаа комментоор шууд тань руу тэр нэмэлтийн линкийг явуулчихна. Тэгэхгүй бол яг би нөгөө нэг юм линк тавиад тэр линкээр нь ороод хүн төлбөрөө хийгээд ингээд тэндээсээ ингээд мэйл рүү ингээд видео ирээд тэрийгээ ингээд харна гэхлээр зарим хүмүүс эннийхээ учрыг олохгүй ч юм уу эсвэл жоон төвөгшөөгд байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө нийтэд зориулаад сайхан ерөөсөө л шилжүүлгээгээл над руу юм бичгээд бол би шууд линкээ ингээд тань руу явуулчих гэсэн. Яг нь надад жоохон залхуутай л да. Гэхдээ яг энэ бол ингээд арай олон хүнд хүргэх байдлаар өөртөө л жоохон залхуутай юм хийж л байгаа юм л да. За яг. За тэгээд ийм байна. Хэрвээ та яг тэгээд гоё ингээд шууд линкээр ороод мэйлээр ингэж авдаг тэр системээр нэмэлт авмаар байвал бас коммент дээр хэлж болно. Өөрийн санал бодлоо хэлж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд нэмэлтийнхаа талаар ярил. Нэмэлт дээр маань тэр хүнтэй та
ирээдүйтэй байна уу? Та хоёрын ирээдүй ямар хөө байна? Та тэр хүнтэй ингээд цаашдын ирээдүй гэж асуулт асууж байгаа. Ирээдүйн нөхцөл байдлын талаар тэгээд заяаны хань чинь ямар хүн бэ? За яг тэр одоо уулзж байгаа хүн чи яг заяаны хань ч юм уу биш юм уу те? Тэгээд тэр хүн одоо тэр заяаныхаа хантайгаа та уулзсныгаа яг яаж мэдэх юм, яаж таних вэ? Тэр хүнийг яаж таних вэ? Тэг хизээ уулзрах вэ? Тэгээд ямар хүн гэж харж мэдрэх вэ? Тэр хүнтэй уулзаад та тэр хүнийг яаж мэдрэх юм, ямар хүн гэж бодох юм. Тэр хүн зөрүүлээ тантай уулзснараа тэр үедээ таныг яг юу гэж бодож мэдрэх үү те? Тэгээд та тэр хүнтэйгээ илүү хурдан уулзмаар байвал өөрийнхөө зүгээс юу хийх ёстой вэ? Тэгээд сахиусны зөвлөгөө гэсэн ийм асуултуудад хариулсан байгаа. Тэгээд та бол үнэхээр нэмэлтийг авсандаа би бол харамсахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл би энэ удаа нэмэлт дээрээ оруулсан хүзрүүдийнхаа бүх одоо тэр 500 хуудас номноос ингээд мэдээллүүдийн бүгдийг аваад тэгээд тэд дээрээ ингээд дүн шинжилгээ хийгээд одоо өмнөх мэргийн бичлэгүүдийг бодвол арай илүү дэлгэрэнгүй, арай илүү оновчтой, арай илүү гүн гүнзгий болсон баг гэж би бол найдаж байгаа. Өмнөх бичлэгүүд дээр болохоор би айгүй тийм шууд зүүн совингороо шууд харж байгаа л өөрийнхөө мэдрэмжээр ингэж явж исэн болвол энэ удаа би болохоор юу яа гэж бодсон. Шууд тэгэж мэдрэмжээрээ явахаар нэгт бол мэдээлэл баг, хоёрт бол бас ингэж жоох айцтай яг таарж байгаа үгүй юу гэдэг та нарт бас яг хүрж ийн үгүй юу гэдгээ би бас жоох эргэлзээд байсан учраас одоо тэр хүзүрний яг надад өгөх гэж байгаа тэр мессежийг яг тэр хүзүр анх ингээд тэр мэрэг зохион бүтээгчийн гараас гарахтаа ямар утга санаатай ингээд гарч ирсэн. Тэгээ миний гарт ирэхдээ тэр хүзүр юуг илэрхийлж ирсэн гэдгийг нь би тэр гайдбукнээс нь тайлбар номноос нь сайхан ингээд бүгдийг аваад тэрэн дээрээ би өөрийнхөө зүүн совинг оруулаад дүн шинжилгээ хийгээд асуултынхаа хариултанд хэрхэн ингээ уялдаа холбоотой гэд илүү ингээ нарийн жоохон logical талд нь оруулаад би бол яг нөгөө байнгын мэдрэмж талаар явж исэн учраас арай жоохон нэг талыг барьсан байсан учраас ингээ logical талаа оруулж ирээд дүн шинжилгээ оруулж ирэхлээр энэ хоёр маань ингээ нийлээд нэг бүтэн нэг юм цогцолоо та бүгдэд хүрч байгаа юмаа. Тэгэхээр энэ удаагийн ингээ мэрэг болвол үнэхээр хүрээсээ та бүгдийн яг юм асуултанд хариулж чадаасай гэж бол би маш их хүсэж байна. За тэгээд юуны өмнө сонголтынхаа үзрүүдийг аль үжээ дэлгэсэн байгаа. За энэ удаа бол та нарт бол нэг хүзрөө холиод цагийг ч үрээд байхгүй. Эхний үзэр болвол Iris Wisdom. Та бүгдийг харж байгаачлан би яг хайрын мэрэг хийж байгаа учраас энэ талаас нэг жоох юм ягаан гэрэл бас жоох оруулж өгч байгаа энэ удаадаа. За хоёр дахь сонголт маань бол Ranunculus. Ийм үзэр байна. Энд гэхдээ ингээд сонголт хийхэд айгүй дажгүй үзэр байгаа зэм том болохоор ингээд хол тавьсан ч гэсэн айгүй сайн харагдана. Ойртуулсан ч гэсэн маш сайн харагдана. За хоёр дахь үзэр бол гурав дахь үзэр бол Gladiolus. Ийм үзэр. За гурав дахь үзэр маань ийм гэсэн. Rose сарна. За ингээд энэ дөрвөн хүзрөө ингээд харж байгаад энийг л камер бүрэлцээд байгаа юм шиг санагдаад байна. За яах вэ? Нэг жоохон гоё. Яаж ч бүрэлцүү байгаа юм шиг санагдаад байна. Одоо харъя да. За тэгээд гоё бичлэгээ зогсоож байгаад маш сайхан энергиэрээ мэдрээд
сонгох нь байна. За эхний үзүүлэг орё. Энэ өдөр гэдэг. За хамгийн эхний хөзөрний маань энергийн чек бол ийм хөзөр гарч ирсэн. Сэр. Перегрена. За энэ маань энэ хөзөрний болохоор гол энэ доор байдаг энэ символ болвол гурвалжин, бөөрөнхий, дөрвөлжин гэд байдیں۔ Тэгэнгүүт нэг ийм дөрвс дотор бараг нэг 10 17 8 тоо байдаг, тоо хөзрүүд байдаг. Энэ ийм юу чи ямар дүрсгдэг вэ? Ромб билүү? Юу лээ? Тэр за ийм юутай юу? За ийм дүрстэй хөзөр бол хоёрхан байдаг. Нэг нь болохоор яг энэ дээр байгаа энэ юу за энэ дээр байгаа энэ хөзөр байдаг. Хоёрт нь болохоор энэ Перегрена байдаг. Тэнгүүд энэ хөзөрний нэрээр бол би YouTube channel-ээр нэрлсэн байдаг. Энэ хөзөр бол яагаад гэвэл маш юм гүн утга учиртай хөзөр байдаг байгаа. Маш юм даяанч. Энэ бол надтай хүн хамт байсан ч байсан, байгаагүй ч байсан. Би бол ганцаараа өөртөө маш хангалттай хүн. Би бол энэ ирээдүйд мэддэхгүй, өнгөрсөн нь байхгүй. Яг ингээд өнгөрсөнд надаа юу болсон хамаагүй. Ирээдүйд би юу болохыг мэдэхгүй. Тэгтээ би маш амар тайван, маш сайхан ийм намуухан байдлаар өөртөө ихтэй энэ замаар ингээд урагшилж байгаа. Яг одоо надад бол чухал гэсэн ийм гоё утгатай хөзөр байгаа. Харуул энэ бол 1 2 3 4 5 6 7 8 ширхэг ийм гэрэл байна. 9 дэх нь энэ голынх нь том гэрэл гэж үзэж байгаа. За 8 бол өөрөө 8-ын тоо бол өөрөө юм хязгааргүй боломжийг илэрхийлж яадаг. За тэгээд энэ хүн маань хичнээн өөрөө энэ замаар ганцаараа явахыг шийдсэн боловч үргэлж хажууд нь 2 хөтөч явж идэг. Нэг хөтөч нь болохоор чиний яг тэр сүнсний зорилгыг өөрт чинь сануулж идэг. Яг тэр зорилгын дагуух замыг чинь зааж өгч идэг. Нөгөө юу нь болохоор чамайг одоо үргэлж тэр зөв шийдлийг зөв алхмыг ингээд зөв алхмыг олж харах тэр нүдийг чинь нээж идэг те. Одоо тэр за яг ингээд чиний зөв замыг ингээд тавиад өгсөн байлаа гэхэд чи өөрөө ингээд тэр зөв замаа зөв гэж олж харахгүй яваад байх өнгөрөх боломжтой учраас чиний тэр харааг чинь хурцлж өгөхөөр тийм юу байж идэг. Тэгээ ийм 2 хөтөж чиний хойноос ингээд өөрөө чинь дагалдаад явдаг. Тэгэхээр энэ хөзөр бол таны яг одоогийн хайр дурлалын байдал бол та яг хайр дурлал дээр заавал нэг би ингээд ганцаардаа байгаа учраас хүнтэй уулзна ч юм уу те эсвэл бол ингээд намайг ингээд дэмнэж хайрлах туслах хүн хэрэгтэй юм ч гэдэг юм уу тийм огт байдлаар хандаагүй та бол энэ хайр сэтгэлийн байдал дээр бол за намайг яг миний хэмжээний хүн над дээр өөрөө хүрээд ирэх учраас би бол өөртөө одоохондоо хангалуун байна. Би өөрийнхөө энэ амьдралын зорилгыг олохыг хүсэж байна. Би өөрийгөө нэмэр байна. Би өөртөө хайртай. Би өөртөө хангалуун гэд тэ. Тэгээ тэр амьдралын тэр сорилт та ингээд бэлдээд юм зузаан юм өмсцэн зузаан хуцтай юм алгаатай тэ. Тэгэхээр та өөрөө тэр амьдралын сорилтуудад ингээд өөрийгөө бэлдээд ингээд явж байгаа шатахад явж байгаа юм хүн байна. Тэгэхээр хайр дурлалын мэдэлдэр бол нэг их санаа зовоогүй. Тийм attract хийдэг те өөрлөгөө ингээд хүмүүсийг ингэж
татдаг тийм энерги байна. Тэгэхээр энэ энерги тантай яг одоо таарж ивэл та бол зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За тэгээд гол асуулт болох тэр хүн таныг юу ч боддог вэ гэсэн чинь ийм хүзэр гарч ирсэн. За тэр хүн бол таныг хөгшрөх тусмаа илүү залууждаг, хөгшрөх тусмаа илүү аз жаргалтай, илүү өөртөө ихтэй, илүү мундаг, илүү төсвөр төвчээртэй болдог. Илүү ухаантай болдог. За яаж харах ширээ жоохон цааш нь. Яг ингэ доошо бүхтийд суухаар ингэ нуруу өгдөг байна. Зя. Тийм билүү. За тэгэнгүүт таныг бол хөгшрөх тусмаа илүү жавхааждаг. Хөгшрөхөөс хизээж айдаггүй. Хайр сэтгэлийн тал дээр яарад байдаггүй. Тэгээд дээр нь та бол ингэж яг юм өдөр тутмын амьдралын хэм маяг тэг өдөр тутамд санаад авдаг зүйлс, өдөр тутамд идэж уудаг зүйлс, тэ карьер, одоо мөнгө төгрөг ч юм уу, бусдын яг юм аз жаргал, бусдын хөөдөг зүйлсүүд та нэг тийм анхаарал өгөх гэхээсээ илүү яг юм ертөнцийн хууль гэж яг юу юм, одоо тэр ертөнцийн тэнцвэр гэж яг юу юм, бид нар ингээ байгаль орчинтойгоо яаж харьцах ёстой юм, одоо ингээд сүнсний сэрэлт гэж юу юм, арай илүү ингээд байгаль орчин руу, арай илүү ингээ тийм гүн зүйлүүд рүү, арай илүү оршихуй ертөнц рүүгээ ингэж хандсан зүйлүүдэд анхаарлаа өгдөг, тийм зүйлүүдэд илүү санаа зовдөг, илүү санаа тавьдаг тийм хүн. Тэгээд та бол хөгшрөхөөс хязгаарч байдаггүй, хөгшрөх тусмаа улам ухаалаг, улам туршлагатай, улам нямбай, улам залуухан, улам гоо үзэсгэлэнтэй болдог гэж тэгж таныг хардсан юм аа. За тэгээд таны талаар энэ бодол дээр нэмэлт мэдээлэл авсан. Энэ хүзрийг тайлбарлана уу гэсэн нэмэлт мэдээлэл авахд болохоор Лүсүи гэдэг хүзэр орж ирж байгаа. За энэ маань бол хаалганы босго гэдэг нэртэй хүзэр байгаа. За тэр хүн бол тань руу ойртохын тулд тантай ингэж холбогдохын тулд та бол мэдээж өөрөө ийм мундаг хүн байгаа. Хязгаарч ганцаардахаас айхаагүй, хөгшөрхөөс ч байдаггүй. Та бол өөртөө бүрэн хангалуун, өөртөө итгэлтэй, өөртөө хайртай. Тэрийг чинь тэр хүн олж хараад өөрийнхөө харанхуй талуудтай их нүүр тулж байгаа. Өөрийнхөө тэр санаа зовнил, тэр өөртөө итгэлгүй байдал, тэр харанхуй зүйлүүдтэй нүүр тулж байгаа. Яагаад гэвэл тэр хүн яг энэ өрөөнд өөрийнхөө сүүдэртэй гэд харанхууд тухтай байсан чинь та энэ хаалгыг онгойлгоод таны гэрэл энэ хүн рүү тусахад тэр хүн өөрийнхөө сүүдрийг олж харж байгаа. Тэгээд энэ хүн тантай ингэж энэ хаалгаар орж учрахын тулд маш их зүйлийг хойно ингэж ардаа үлдээх хэрэгтэй болж байгаа. Энэ харанхуугаас бүр мөсөн салах хэрэгтэй болж байгаа учраас тэр хүн бол танаас бол жоохон имээдэг, танаас бол их сүрддэг, таны гоо үзэглэн, таны өөртөө итгэлтэй байдал, таны тэр амжилтанд сүрдэж байгаа тийм дүр зураг бол харагдаж байна. За тэгээд юу лээ? За тэгээд сахиусуудаасаа зөвлөгөө татсан чинь passion flower гарч ирсэн. За энэ маань ингээд золиос гэдэг хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ маань ямар утгатай болж байгаа вэ гэхлээр золиос гэдэг бол давхар
өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ хүн маань энэ хүнтэй ингээд харилцаан дээр энэ хүн маань таны төлөө маш их золиос гаргах шаардлагатай болж байгаа. Тийм болохоор тэр хүний ингээд гаргаж байгаа өгөөмөр сэтгэлийг нь бас та ингээд бодолцож үзээрэй, тийм. Тэр хүн бол танд маш их ингээд дурлсан, хүл алтталаа дурлсан. Тэгээд бүр ингээд таны төлөө үйлдэл хийж өөрийгөө ингээд өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орж таны төлөө маш их золиос гаргаж байгаа учраас та энэ хүн дээрээ бас ингээд жоохон өгөөмөр хандаарай, арай жоохон зөөлөн хандаарай гэсэн юм зөвлөгөөг бол та хоёрын харилцаанд өгж байна. За тэгээд энэ харилцааны талаарх ирээдүйг тэгээд энэ хүн таны зайны хань мөн үү биш үү? Таны зайны хүн ямар хүн бэ гэдэг талаар нэмэлтээс мэдээлэл аваарай. За таны энэ гол сонгосон хүзэгч нь бол Iris буюу Wisdom мэрэгэн ухаан. Тэгэхээр та бол өөрөө бол маш юм мэрэгэн ухаантай, тэгээд ийм гоё тайван, өөрийн тийм амар амгалан байдлыг олсон, аливаа зүйлд зөв шийдвэрийг гаргаж чаддаг тийм мэдлэг чадвар бол танд байдаг. Давхар маш юм саруул ухаантай, судалгаа шинжилгээ хийхдээ сайн, аливаа зүйлд маш их туршлагатай тийм хүн байна. Ингэж гарч ирж гин. Тэгээд нэмэлтийг авахыг сонирхож байгаа бол тэгээд нэмэлтийнхаа мэргээр ингээд уулзъя. Тэгээд ингээд энэ хүртэл танд бол хангалттай мэдээлэл юм шиг санагдчихвэл ингээд өнөөдөртөө баярлалаа. Тэгээд танд хүрсэн байх гэж найдаж байна. Өмнөх бичлэгүүдээсээ бол арай жоохон өөр байдлаар мэргэссэн учраас энэ удаа бол маш үнэнтэй дүүцхүйц танд хүрхүүц мэдээлэл болсон байх гэж найдаж байна. За ингээд дараагийнхаа уншлагаар оръё. Танд амжилт хүсье. За 2 дахь уншлага руугаа ороход болвол 2 дахь уншлагын маань сонголтын хүзэр бол random clause. За энэ хүзрийг сонгосон хүмүүсийн маань асуултууд болвол эхний асуулт бол яг одоогийн таны нөхцөл байдал ямар байгаа вэ буюу энергийн шалгалт. За энергийн шалгалт дээр болохоор энэ бол оршуулгын хүзэр байна. Тэгэхээр таны энергийн шалгалт дээр та бол өөд болсон, нас орсон хүний тэр харуулсалгүй нэг сэтгэлдээ тээж аваа тийм хүн байна. Танд бол их юм ангаалт хэрэгтэй. Тэгээд энэ эмгний одоо ингээд нүднээс нь уусаар агаад ингээд улаан болцсон. Тэгээд ингээд сэтгэлээр унаад үс нь уусаар агаад ингээд юм цөөх үстэй тэг ингээд малгайд өмсцэн. Тэг ингээд юм шувууны гавл ингээд гартаа барьсан байдалтай. Тэгээд энэ одоо энэ байшингийн бусад өрөөнийх нь гэрэл унтраалтай, ганцхан өрөөний гэрэл асаалттай байна гэдэг бол энэ бол ингээд ганцаараа үлдсэн хүний сэтгэл зүг илэрхийлж байгаа. За ингээ хашааныхан дээр хүний төрстэй юмнууд байна. Тэгээд энэ бол ингээд өөд болсон хүний өмнөөс ингээд маш их гуниг харуулсал тэгж маш их юм харуулсал илэрхийлж ингэж уйлж таны өмнөөс одоо тэр нас одоо ингээд өөрийн хайртай хүмүүсийг алдсан хүмүүсийн өмнөөс ингэж гуниглаж өгч уйлж өгч байгаа юм хүний бэлэг твдэг байдаг. Тэгэхээр танд бол ингээд ардаа үлдээх ёстой тийм зүйл байна. Та магадгүй тэр өөд болсон тэгээ тэнгэрийн оронд одсон тэр хүнийг хэрвээ хажууд маань байсан бол эсвэл бол тэр үедээ ингээд
аз жаргал хичнээн аз жаргалтай байгаад тий. Миний төлөө ингээд тийм гоё зүйлүүдийг хийж өгсөн байхад би ингээд өөд болохыг мэдсэн бол хангалттай ингээд сайхан ханддаг байж тий. Ийм зүйлүүд би ингээд хийж өгөх байсан юм аа гэдэг юм уу тий. Эсвэл бол би тэгж хэлмээр байсан. Тэг ингээд тиймэрхүү ийм зүйлүүдийг та сэтгэлдээ ингээд тээсэн учраас тэр маань ингээд аюул олон жилийн хугацаанд харуулсалгүй нэг болж сэтгэлд чинь ингэж боглаад та өөрөө ч анзаарахгүй байдалтайгаар ингээд таны хайр сэтгэлийн чинь ингээд талбар дээр нөлөөлж байгаа учраас та үнэхээр ингээд ийм үхэл хагцалтай нүүр тулсан болвол тэрийг өөрөөсөө гаргаад ойлгох ёстой бол ойлаад тэр хүнтэйгээ ярилцахыг хүсэж байгаа бол тэр ярилцахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичээд ч юм уу эсвэл яг ярилцаа сууж байгаагаар төсөөлөөд ингээд тэнгэр рүү хараад ярилцах тий. Ямар ч байдлаар байсан та ингээд гатагшлуулаад сэтгэлээ онгойлгоод энэ зүйлийг тавьж авах хэрэгтэй цаг болсон байна. За одоогийн харилцаатай байгаа хүний таны талаарх бодол гэдэг дээр бол энэ бол маш юм үржил шингүй газар байдаг. Тэгэхээр тэр хүн бол таныг бол маш юм буруу газараа буруу хүмүүстэйгээ байгаа гэж боддгийм байх. Та бол уг нь бол ингээд цэцэглээд ингээд гоё эрх чөлөөтэй байгаа бүтээлч байж болохоор байтал ийм амьтай хөдөлгөөнтэй бүхний ингэж устгаж үгүй болгодог бүх зүйлүүдийг ингээ амьгүй болгож идэг ийм үржил шимгүй газарт энэ газар танд тав тухтай хамгаалагцсан юм шиг мэдрэмжийг төрүүлж болох ч гэсэндээ яг үүндээ таны аз жаргалыг боогдуулж идэг, аз жаргал чинь садаа болж идэг, бүтээлч байдлыг чинь унтрааж идэг ийм газар идэг. Тэгэхээр тэр хүн таныг бол ийм нөхцөл байдалд байгаа. Ингээд буруу газараа буруу хүмүүстэйгээ л байгаа болохоос шуул нь бол маш юм бүтээлч юм аз жаргалтай гоё хүн шүү гэж ингэж боддгийм байна. За тэгээд таны талаар бодол дээр ингээ нэмэлт асуулт авсан. Тэрэн дээр болохоор Элен доош харж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ Элен бол ийм хөтөч байдаг, ийм зүүдэнд орж ирдэг хөтөч. Тэгээд таныг ингээд яг очих ёстой газар руу чинь хөтөч ингээд зүүдэнд чинь тэр очих ёстой газрыг чинь харуулад тэг ингээд таныг ховстоод танд ингээд сайхан залуу та эмэгтэй хүн бол танд сайхан залуу болж харагдаад эрэгтэй хүн байвал танд нэг гоё үзэсгэлэнтэй эмэгтэй болж харагдаж таныг ховстоод тэгээ таны яг тэр гоё очих ёстой газрыг чинь танд харуулад тэгээ танд ингэж өөртөө дурлуулснаар та ингээд сэрээд тэр хүнтэй уулзахыг хүсснээр тэр газараа ингээд зөв газараа ингэж олж очиж яг үндэ таны тэр гол зорилго чинь тэр хүнтэй уулзах биш тэр зөв газар руу очих байдаг. Тэгэхээр тэр хүн бол таныг ийм зүүдний ингээд хөтөч маягаар ингэж хардаг. Танд бол дурлсан тэгээд магадгүй яг ийм анхны харцаар дурлсан байх. Тэгээд таныг ингээд анхандаа бол ингээд танд дурлаа таныг гээд ингээд ирсэн боловч тантай уулзснаас хойш тэр хүн амьдралынхаа зорилгыг ухаарч байгаа. Тэр хүн өмнө нь олж харж байгаагүй зүйлүүдээ олж харж байгаа. Сүнсний хувьд юм сэрэлт явагдаж байгаа. ертөнцийг арай өөрөөр харж байгаа. Яг л нэг тийм энэ миний очих ёстой газар байсан юм байна гэдэг юм ухаарлыг ингэж авч байгаа. Тийм юм үнэхээр онцгой хувьтай тийм хүн гэж таныг харж байгаа юм байна. Тэгээд таныг ингээд өөрийнх нь амьдралд гарч ирсэнд үнэхээр их баярлж байгаа. Та бол юм гоё дагин шиг гэрэлтсэн юм хүн шүү. Тэгэд таныг бол үргэлж юм сүнслэг хөтөж чинь ингэж дагаж явж идэг шүү. Та одоохондоо юм буруу газар байгаа ч гэсэндээ таны дотор бол маш юм онцгой хувь тохиол байдаг шүү гэд
ингэж боддсон байна. Ийм онцгой мэдрэмж танаас авдаг гэсэн үг. За тэгээд энэ харилцаан дээр болон танд сахиусуудын зөвлөгөө гэсэн чинь Peony буюу Worthy та бол бүх зүйлийг хүртэх эрхтэй. Та бол маш юм үнцэнтэй. Тань шиг өөр хүн байх боломжгүй учраас та бол угаасаа онцгой гэдэг нь үнэ. Тийм болохоор та өөрийнхоороо л байгаа нь ингээд танд хангалттай. Та заавал ингээд эргэн тойрныхоо хүмүүс болон нөхцөл байдалтай тааруулах албагүй. Та бол өөрийнхоороо байгаагаараа онцгой бас маш хангалттай. Учираас та өөрийнхөө тэр хүртэх ёстой зүйлийг хүртээд өөрийнхөө үн цэнийг ойлгоод ирэхээр таны амьдралд маш их өөрчлөлт орох болно. Тийм болохоор танд ингээд амжилт хүсье гэсэн юм гоё зөвлөгөө өгч байна. За тэгээд гол хүзэр маань болохоор ranunculus буюу гайхамшигтай юм эд шидийн цэцэг байгаа. Тэгэхээр энэ маань бол та бол маш юм эд шидийн маш юм гайхамшигтай хүн шүү. Тэгээд танд бол жоохон юм харизма дутагдж байна. Танд бол ингээд би бол ийм хүн би бол яг ийм хүн болмоор байна гэд та яг ийм нэг ийм өөрийн гэсэн нэг ийм зүйлийг бүтээгээд надад би яг ийм хүн байвал би яг өөртөө ингээд дурлана. Би ийм хүн байвал яг өөрийнхоороо байгаа юм шиг мэдрэмж төрж ин гэсэн нэг тийм гоё юм өөртөө итгэлтэй нэг тийм гоё харизматик тийм ингээд байдлаа сэргээгээч. Тийм байдал ингээд танд гараад ирэх юм бол та бол үнэхээр ингээд ичээдээ бүтээж чадна. Танаас бол маш ийм харизматик ийм хүчтэй энерги ингээд мэдрэгдэх болно. Тэгэхээр та бол ингээд бусдыг өөрийнхөө тэр онцгой байдлаараа ингээд сүрдүүлээд алмаар улаан тэгж хатгаар хүн учраас та тэр өөртөө жоохон ихтгэлтэй байгаад тий магадгүй энэ хүн бас таныг яг үнэхээр толдож байгаа гэж магадгүй. Тэгэхээр таны дээр асуудалтай талууд тий байгаа нөхцөл байдлыг чинь хэцүү байдлыг ингээд олж харж ийн гэхлээр энэ хүн бол танд бол үнэхээр тус олох гэж ингэж учирсан хүн баг гэж бол би бодож ийн. Тэгээд нэмэлтээр болохоор тэр хүнд хоёрын ирээдүй болон таны заяаны хань тэр хүн мөн үү биш үү, таны заяаны хань чи ямар хүн байх вэ, тэр хүнтэйгээ хизээ учрах вэ, хурдан учрахын тулд юу хийх вэ гэх мэтчлэн зөндөө зүйлүүд асуусан байгаа. Тэгээд энэ хүртэл ингээд мэргээ сонсоод танд үнэхээр таалагдсан бол нэмэлтээ авч болно. Нэмэлт авахгүйгээр ингээд өндөрлөхөөр шийдсэн бол дараагийн мэргийнхэн бичлэгээр уулзъя. Тэгээд намайг сонгож энэ үнэтэй цагаа надад зарцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. За 3 дахь юу руугаа орё. За би нэг усууч тийм үү. За хүш. За ингээд 3 дахь хүзэр буюу Gladiolus гэдэг хүзрийг сонгосон хүмүүсийнхаа уншлагатаа орё. За энэ хүзрийг сонгосон хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдал, тэр хүн таныг юу гэж боддог, тэр хүний тэр бодлыг дэлгэрүүлээд нэмэлт мессеж тэгээд сахиусуудын зөвлөгөө гэд ингээд хүзрүү татсан байна. За эхнийхээ харъя.
За одоогийн нөхцөл байдал, таны одоогийн байдал болвол та бол энэ орчлон хорвоод тий ганцаараа ингээд амьдрах гэж ирээгүй гэдгийг маш сайн ойлгосон хүн байна. Та бол бусад хүмүүстэй нэгдэлд орж байд тий. Одоо энэ орчлон ертөнцид хүн болж төрснөөрөө хүн болж энэ амьдрал гэдэг зүйлийг бүтээж байгаагийн хувьд ертөнц оршихуй бол үргэлж тантай нэгдхийг л хүсэж байдаг. Яг энэ амьдралд ингээд ирсний чинь гол шалтгаан бол нэгдэлд орох. Та альва нэгэн зүйлийг сурна гэдэг бол тэр зүйлийг өөртөө шингээж авч байгаа, нэгдэж байгаа зүйлтэй хүнтэй ингээ хайр сэтгэлийн холбоотой болно гэдэг бол энергийн хувьд нэгдэж гэсэн үг. Та хоол идэж байгаа бол энэ хоолыг би эрүүгээ шингээж байгаа буюу тэрийгэ буцааж гаргаж байгаа учраас энэ бол ингээд тойрог замаар юм нэгдэлд орж байгаа гэсэн үг тий. Ийм байдлаар ер нь хүн алхам тутамдаа үргэлж ийм нэгдэлд орж идэг учраас та бол энэ нэгдлийн утга учирыг ойлгодог хүн байна. За би энэ дээр дахиад нэг нэмэлт мэдээлэл бас бичсэн байсан юм. Тийм. Тэгээд та бол ийм нэг оршихуй ертөнцийн танд одоо ингээ хэлэх гээд байгаа санаа танд өгж байгаа хайрыг бол маш сайн мэдэрдэг. Одоо өглөөс ирэхэд энэ шууд танд зориулж дуулж байдгийг тий. Цэцэг болгон хавар танд зориулж дэлгэрч байдаг тий. Таны төлөө энэ орчлон ертөнц байгаль дэлхий таныг тэжээж тэтгэхийн төлөө ингэж байдаг гэдгийг та маш их ойлгож ухаардаг. Тэгээд хүмүүстэй ингээд бас юм хайрын холбоогоор ингэж учирдаг гэдгийг та бол маш сайн ингээд ойлгодог тийм гайхалтай хүн байна. Тийм гоё хайраар ивэгдсэн хүн байна. За тэгвэл тэр хүн таныг яг юу гэж боддөг юм бэ? Энэ бол яг нөгөө energy check шүү. Тэгэхээр танд хэрвээ энэ мэдээлэл таарч ивэл энэ бол таны уншлага мөн гэсэн үг. За тэгээд тэр хүний таны талаарх бодвол гэтэл болвол за энэ маань бол ийм эрэгтэй хос хоёр хүн энэ агуу дотор байгаад хүмүүсийн мөрөөдлийг хамт биелүүлэх гэж ингэж ажилладаг ийм гоё хүзэр байгаа. За энэ эмэгтэй нь бол энэ харанхан ус руу хараад хүмүүс юу мөрөөдөж байгаа, юу хүсэж байгааг толдож хараад тэгээд нөхөр нь болохоор ингээд тэр зүйлийг нь биелүүлж өгдөг, үл хөдлөл болгож өгдөг ийм гоё хүзэр байгаа. Тэгэхээр энэ бол бас давхар энэ зүүд нойрыг бэлэгдэжээдэг. Яагаад гэвэл нэг охин ингээд төөрж явж байгаад энэ агууд орж ирээд энэ хоёроос ингээд юм суралцдаг юм байна л да. За тэгээд 1 жил 1 сар 1 өдөр болсон гэсэн. Тэгээд эндээс яваад дараагийн төрөл гээд ингээд дахин хүн болж төрөөд нэг төрөлдөө тэрээр зүүдэндээ энэ хоёроос ингэж олж авсан мэдлэг туршлагаа олж аваад тэгээд тэр зүүднээсээ тэр ур чадвараа нээгээд бодит амьдрал дээр ингээд маш олон хүмүүст тус болсон гэдэг. Ийм гоё юу байна. Утгатай хүзэр байдаг байгаа. Тэгэхээр энэ дээрээс л давхар таныг ингээд зүүд нойрноосаа ингээд ур чадвараа нээг гэдэг тийм утгатай хүзэр байдаг. Тэгэхээр энэ хүзрийн хувьд бол ийм утгатай байгаа. Тэр хүн бол таныг яг юу гэж хардаг вэ гэхлээр та бол яг л юм бусдын төлөө төрсэн юм шиг их тийм таны хүссэн зүйл бүгд ингээд гарт чинь ордог юм шиг та ингээд мөрөөдөл гэдэг зүйлийг зүгээр л ингээд нэг юм зураг зурж байгаа юм шиг те эсвэл хоол хийж байгаа юм шиг ч юм уу зүгээр л ингээд ийм өдөр тутамд хийдэг зүйл шигээ ингээд биелэл болгож чаддаг таныг яг нэг юм мөрөөдөл биелүүлэгч гэж
хардсан байна. За тэгээ таныг бол юм их сүнслэг тэ нэг тийм энгийн биш тийм байгаа яг юм энгийн хүмүүсийг бодвол арай нэг тийм зүүд совингоо ингээд сонсдог тийм нэг тийм гар хүрсэн болгоно нь ингээд бийжээд гар хүрсэн болгоно нь ингээд ямар нэгэн гоё юм бүтээлийн ориглыг ингэж үздэг ч юм уу тийм гайхалтай хүн гэж бол таныг хардсан байна. За энэ дээр нь ингээд нэмэлт мэдээлэл автал энэ бол үнэхээр гайхалтай үзэр. Энэ бол үнэхээр гайхалтай үзэр. Энэ бол энэ алхимийн эхний үе шатыг илэрхийлдэг үзэр. Тэгэхээр альва нэг зүйл мэдээж уралд ороод цоо шинээр цав цагаахан буюу ингээд цоо шинээр шал өөр бодис бий болж хувирахын тулд маш их өвдөлт, маш их урт замыг туулж ээж маш удаан хугацаанд тарчилж бүхий л ингээд зүйлүүдээсээ салж бүхий л хайртай гэсэн бүхий л ингээд энэ гэсэн зүйлүүдээсээ салж маш их өвдөлт зовлон мэдэрчээж тэр шинжлэлийг ингэж олж авдаг ийм гоё хүзэр байгаа. Тэгэхээр энэ хүн бол таныг маш ийм хэцүү зүйлүүдийг туулсан маш ийм магадгүй ингээд зүгээр л таныг харахаар ингээд нэг тийм айгүй юм туршлагатай юм шиг бүх зүйлийг мэддэг юм шиг ингээд санагддаг. Та бол маш ийм хэцүү зүйлүүдийг туулаад маш удаан хугацаанд гээд хэцүү байдалд байгаад одоо ингээд тэндээсээ ингээд бүр цоо шинээр ингээд дахин төрсөн тийм юм өвөрмөц юм хүн гэж боддtiin байна. Ерөнхийдөө ингээд таны нийт ингээд хүзрүүдийг хараад тахад бол таны болвол титэм хүрд болвол маш хэтгүүлсэн байдалтай та бол ингээд оршихуй ертөнд огторгуугаас юм хязгааргүй эрчим хүчээр байнга цэнэглэгдэж байдаг. Зүүд нойр зүүн совин сайтай маш юм холбогдож чаддаг хүн гэж харагдаж байна. Тэгэхээр танд энэ танд энэ хүү юун дээр чинь харилцаа болон танд ийм сахиусуудын зөвлөгөө өгөхөд болохоор итгэл найдвар гэдэг юм хүзэр гарч ирж байгаа. Тэгэнгүүт таныг болвол ингээд бусдад үлгэр дуурайлал болохоор тийм юм мундаг хүн шүү. Тэгээд таныг ингээд наранд маш их гарч ивэл их зүгээр байна. Тэгээд бити аливаа зүйлд бууж өгөөрэй. Ингээд төсвөртэй байж чадах юм болвол ингээд тэр нарны гэрлийг ингээд бусдад цацраахаар хэмжээний юм гой үлгэр дуурал болохоор хүн болт юм аа. Тэгэхээр таныг бол ингээд яг энэ хэвээр ингээд төсвөр төвчээртэй байгаарай болон энэ харилцаан дээр ч гэсэндээ бас жоохон төвчээртэй байгаад жоохон ингээд азнаад хараарай гэсэн ийм мессеж ингэж ирж байна. Тэгэнгүүт энэ гол Gladiolus гэдэг энэ хүзэр маань болохоор таныг бол маш юм хүч чадалтай ямарваа нэгэн бэрхшээлд ингэж амархан сүгдөөд идэггүй, амархан ингэж бууж өгөөд идэггүй маш юм хүчтэй зан чанартай хүн байна гэж ингэж таны сонголтын үзэрчний юм хүзэр гарч ирж байна. Тэгэхээр та бол өөрөө бол маш юм сэтгэл зүйн хувьд маш юм хүчтэй сэтгэл зүйтэй. Тэгээд баргийн нэг асуудалд бол бүдчихээргүй тийм харагдаж байна. За тэгээд танд бол маш их баяр хүргэе. Тэгээд энэ хүн бол таныг бол маш юм онцгой байдлаар хардсан байна. Тэгээд энэ ирээдүйд энэ харилцаанд ирээдүй байна уу үгүй юу гэдгийг болвол нэмэлт дээрээс харж болно. Тэгээд нэмэлтээ нь бол 23200 гэж байгаа. Тэгээд нэмэлтээ авахар та шийдэж байгаа бол нэмэлтээр уулзъя. Тэгээд нэмэлт авахгүй гэдэг ч бол энэ бол ингээд танд хангалттай мессеж болж чадсан байх гэж найдаж байна. Тэгээ би энэ уншлагыг хийхэд маш их хугацааг зарцуулсан учраас бас энэ миний хүч хөдөлмөрийг үнэлээд ингээд өөрийнхөө цаг хугацааг надад зарцуулсан маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье.
За ингээд хамгийн сүүлийн уншлага болох Розе. Яач ч юм жоохон даарчлаа бэ. За эхнийхээ үзрээр болохоор таны одоогийн байдал, энергийн шалгалт. За хоёр дахь үзрээр болохоор тэр хүний одоогийн тэр хүний таны талаарх бодол, тэгээд тэр таны талаарх бодлыг илүү дэлгэрүүлээд асуусан. Тэгээд сахиусуудын зөвлөгөө. За сахиусуудын зөвлөгөө. За таны одоогийн нөхцөл байдлыг харцгаая. За энэ хүзэр маань болвол сар энэ намгаар явах гэж шийдчихлээ. Тэгэд энэ намгаар явж байгаа сар нэг юм бүрийнх юм усны юунд юу гэвэл тогтоц дээр ингээд тогтоол усны дээр ингээд гатсан чинь ингээд харанхуй амьтад энэ гэрлийг бөхөөж авах гэж ингэж оролдож байгаа ийм үзэгдэл байгаа. Тэгэнгүүт энэ маань ямар утга санааг агуулж байгаа вэ гэхлээр та одоо ингээд бодоод үзтээ. Та өөрөө ингээд бүр тэнгэрт тэр дээр тэнгэрт байгаа сар те. Тэгэхэд та энэ өөрийнхөө энэ зөвхөн тусгал за энэ нэг харанхуй амьтад бол таны энэ тусгалыг унтрааж чадах ч гэсэндээ та бол өөрөө тэр тэнгэрт байгаа учраас хизээч таныг яаж чадахгүй. Тэгтэл та бол энд ингээ гаццсан айцсан байдалтай байгаа. Тэгэхээр таны ингээд эргэн тойронд байгаа хил ам хийгээд идэг тийм харж байсан цагаанч байсан танд ингээ хил ам ингээ тусаад идэг гэж магадгүй эргэн тойрны хүмүүс чинь танд их атаархдаг. Таны ингээд гэрлийг чинь ингээд унтраах гад оролдоод идэг ийм хүмүүс байдаг. Тэгээ та тэднийг маш их мэдэрдэг. Тэгээд ингээд өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж мэдэрдэг гэж магадгүй. Тэгэхээр яг үнэндээ бол энэ намгаас ингээд маш олон одоо энэ намаг чинь зөвхөн ийм ганцхан усгүй шүү дээ. Энүүгээр ингээд өвс явж байгаа. Дахиад энд нэг ус энэ тийм тэгэл айгүй олон ийм гарцуудтай байдаг. Тэгэхээр та тэр тасарсан энэ усны гарцууд руу ингээд нүүж очихч боломжтой. Тэгээд тэгж энэ амьтдаас ингэж зовтох боломж бол танд байгаа. Хангалттай олон боломжууд байгаа. Та бол өөрөө тэр тэнгэрт байгаа сар учраас танд бол айх зүйл байхгүй. Тэгээд дээрэс нь яг одоогийн нөхцөл байдалд бол танд энерги хамгаалалт маш их хэрэгтэй байна гэсэн юм юу гарч ирж байна. Тэгэхээр энергийн шалгалт маань танд одоо яг таарч байвал та үнэхээр яг зөв юугаа группээ сонгосон байна гэсэн үг. За тэр хүн таны талаарх бодлыг асуухад болохоор энэ маань болвол энэ агуу руу ороход за энэ олон зууны туршид гэж нууцыг хадгалаад байж байгаа энэ агуун энэ зурагууд тийм агууд бас юм эрдэнэс бас олдох боломжтой байдаг. Мууми ч юм уу тий бүх нууцлаг зүйлс энэ агууд байдаг. Тэгэхээр энэ муур бол өөрөө бас юм сүнслэг нууцлаг зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр нууцлаг зүйлд бууж өгснөрөө энэ гэрэл тань руу тусах юм аа гэдэг ийм утгатай үзэр байгаа. Тэгэхээр энэ маань доош гараад ирсэн. Тэгэхээр тэр хүн болвол таныг маш юм нууцлаг тэгээд яг одоохондоо бол таны ингээд тийм нууцлаг байгааг чинь ингээд хүлээж авах айгүй өөрт нь хэцүү байгаа гэж харагдаж байна. Таны нэг тийм бүр ингээд мэдмээр байгаа. Таны талаар улам их зүйлийг ингээд мэдгээ сониучлаад байгаа. Гэхдээ тэрийг маш их барьж байгаа. Тэгээд дээр нь таны ийм байгаа чинь тэр хүнийг маш их тухгууруулж байгаа гэж харагдаж байна. За тэгээд энэ дээр нэмэлтийг нь харвал
лил буюу за энэ цаана ингээд харагдаж байгаа энэ юу багаад арал. За энэ арал бол яг ингээд дээрээс газрын зургаас харахад бол яг тодорхой харагддаг тийм үү. Тэгэхэд яг энэ далаад байгаа амьтны хувьд бол энэ арал байнга хөдөлж яадаг. Яагаад гэвэл энэ усанд та ингээд салхи мэлхтэй шуурганы чиглэлээр дандаа ингэж өөрчлөгдөж ийшээ тийшээ ингэж туугдаж явах тусам энэ арлын байрлал үргэлж өөрчлөгдөж идэг. Тэгэхээр таныг бол тэр хүн их юм хувирамтгайт ч юм шиг юм барьцгүй ч юм шиг те. Яг шууд яваад очие гэхлээр ингээд ойрхон юм шиг харагдаж байгаа мөртлөө айгүй хол. Тэг ингээд мэдээж ийшээ нэгэнт очисон бол маш их амар амгалан олох гээд байгаа боловч бүр нэг тийм гоё баян бүрдийг амтлах гээд байгаа боловч ийшээ очихын тулд маш том шуургыг ингээд авах ёстой гэдгээ тэр хүн мэдж байгаа. Тэгэхээр тантай ингээд очихын тулд тэр хүн маш хэцүү зүйлийг туулна гэдгээ мэдж байгаа. Мөн таныг бол маш юм тааварлашгүй хөршгүй тийм хүн гэж боддгийм байна. Таныг ерөнхийдөө бол ингээ энергиэс нь харахад бол нэлээд бишрэнгүү. Та ер нь өөрөө айгүй тийм од хүн байж магадгүй. Тийм одон энергитэй. Ямар ч хүн таныг ямар ч үед харсан танд жоохон атаарах гэдэг. За тэгээд гоё юм зөвлөгөө картыг татхад бол Магнолиа бол маш юм язгууртан гаралтай цэцэг. Тэгэхээр та бол өөрөө ингээд хаач байсан ер нь ямар ч хүнд юм гоё юм сэхэтэн гаралтай харагддаг. Тэгээд болвол их юм гоё эмгтээлэг юм гоё зөөлөн тэгж харагддаг. Тэгэхээр таныг болвол ингээд тэр эмгтээлэг тийм гоё юм тансаг байдлаа улам ингээд бусдад түгээж байгаарэ тий. Тэг ингээд хүмүүст гоё юм нэгүүлсэнгүй зөөлөн сэтгэлээр ингээд хандж яваарэ. Тэгвэл та ингээд улам гоё гэрэлтэх болноо. Та бол угаасаа ингээд ийм байглаасаа энэ амьдралд төрөхтөл ийм гоё сэхэтэн язгууртан гаралтай төрсөн учраас тэрийгэ бити мартаарай. Тэрийгэ улам санаж улам ингээд дэлгэрүүлж гэрэлтүүлж яваарэ гэсэн ийм гоё зөвлөгөө карт гарч ирсэн байна. За тэгээд таны ингээд сонгосон карт маань болохоор Rose буюу жинхэнэ хайр гэсэн хөзөр гарч ирсэн. Тэгэхээр таны энэ бүр яг сэтгэлийн одоо бүр сэтгэл зүрхний хувьд те бүр юм хувь заяа сүнсний хувьд яг таны жинхэнэ заяаны ханчин таны заавал очиж уулзах ёстой хүн биш ээ. Тэр бол үргэлж таны зүрх сэтгэл дотор хамт байт юм аа. Та хоёр уулзаагүй уулзраагүй байсан ч гэсэндээ үргэлж та хоёрын энерги холбоотой байдаг учраас та тэр зүйлийг заавал ирж хайгаад ах шаардлагагүй таны дотор байгаа шүү. Буюу та аль хэдийнэ тэр хүнтэйгээ учирсан байх магадлал маш өндөр байна. Эсвэл бол та тэр хүнтэйгээ учрахад таны энерги бэлэн болсон гэсэн ийм гоё утгыг илэрхийлж байна. За тэгээд энэ хүртлийн мэрэг маань ингээд таалагдсан болвол та нэмэлтийг авч болно. Нэмэлт дээр болохоор энэ хүнтэй ирээдүй байна уугүй юу? Тэгээд заяаны хань чинь ямар хүн бэ? Заяаны хантайгаа та учрах уу? Хизээ учрах вэ? Хурдан учрахын тулд юу хийх вэ? Гэдэг иймэрхүү асуултуудыг асуусан байгаа. За тэгээд энэ хүртэл уншаад хангалттай гэж байгаа бол ингээд танд үнэхээр алтан цагаа надтай хуваалцсанд баярлалаа. Нэмэлтийг маань авмаар байгаа бол 23,200 гэж байгаа. Тэгээд би description болон comment хэсэг дээрээ нэмэлтийнхаа Instagram-ийнхаа аккаунтыг бичсэн. Тэгэнгүүт та миний тэр Instagram аккаунт руу төлбөр төлсөн баримтаа явуулаад тэгээд линкээ аваад нэмэлтээ авч болно. За тэгээд энэ хүртэл өнөөдөр сонсон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд анх удаага ингэж их хөдөлмөр гаргаж бичлэг хийж үзлээ. Би өчигдөр ингэ бичлэгээ хийсэн чинь устцсан. За яагаад ч устцсан. За яагаад ч биш л дээ. Би ингэ зүгээр утасныхаа би өнөөдөр дахиад нөгөө нэмэлтийн бичлэгийг хийжсэн чинь
таны ингээд багтаамж дүүрчлээ гэж гарч ирэхээр нь би өмнөх бичлэгүүдэд устгаж ийн гэд би тэгээд өчигдөрийнхөө бичлэгийг бүр хуучны бичлэг гэж одоод устгацсан заяа. Тэгээ сая би өнөөдөр апплод хийхээ орсон чинь алга болсон хэдин. Тэгээд би өнөөдөр дахиад бичлэг хийсэн. Тэгээд та бүгдтэй баярлаа. За тэгээд амжилт.